За сайн байцгаана уу хүмүүс. Энэ удаагийн хичээлээр сагсан бөмбөгийн шийдэлтийн техникийн талаар үзэх болно. За тэгэхээр сагсан бөмбөгийн шийдэлт гэдэг бол хамгийн чухал элемент чадваруудын нэг тийм ээ. Довтлохоороо гүйцэтгэх оноо авахад заавал шийдэлтэд дамжиж оноо авч довтлохоо гүйцэтгэдэг байгаа. Тийм учраас сагсан бөмбөгийн шийдэлт бол хамгийн чухал юм аа. За мэдээч хэрэг шийдэлт гүйцэтгэхдээ хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсдог. За тэгээ хоёр хөлний урд хэсэг урагш чиглэлтэй байх юм бол ерөнхийдөө зөв. Гэхдээ хүмүүс бол өөрсдийнхөө одоо хий маягтад хөрөөлж янз бүрээр бол хөлний байрлалыг бол байрлуулж тавьдаг аа. Тэгээ мэдээч хэрэг бол мөрний хэмжээний зайтай байвал тохиромжтой. За мэдээч хэрэг гар бол бие үсгийн хэлбэртэй хуруунууд баг зэргийн тийм ээ ингээд салсан задарсан байдалтай ингэж байх юм бол яг шийдэлт гүйцэтгэхэд илүү амар байдаг. Хуруунууд нь хоорондоо наалтсан нийлцсэн байж л ерөөсө болохгүй. За хоёр гарны байрлалтын хувьд бол Т үсгэн хэлбэр үүсгэж ивэл бол сайн байдаг. Мэдээч хэрэг хажуудлын зүүн гар бол одоо шийдэлт гүйцэтгэхэд туслах үүргээр тийм ээ бөмбөг тулах үүргээр бол туслагчаар бол оролцдог байгаа. Түүнээс биш яг бөмбөг шийдэх үед л ерөөсө оролцохгүй. За бичлэг дээрээс харагдаж байна. Хагас суусан байдлаас шийдэлтийг гүйцэтгэх нь хамгийн сүүлдэл ингээд хурууны үзүүрээр бөмбөг хүрснээр бөмбөний төгсгөлийн мөчл явна. Тэгээд мэдээч хэрэг дохоо шулуун байх хэрэгтэй. Гарны кейс доошоогоо чиглэлтэй. Тэгээд бие бол нэг шугамд орсон. Ихт шулуун байх юм бол илүү сайн байдаг. Урагшаага бүх тийж байж болохгүй. За эндээс бөмбөгийн хажуудлын байрлалыг харуулж байна тийм ээ. Толгой дух болон бөмбөгийн оронд 10 см-ийн зайтай харах өнцөг чөлөөтэй гарны өнцөг 90 градусын хэмтэй нуруу тэгш байх ёстой. За тэгээд дохоо доошоогоо унтсан байж болохгүй. Тэгвэл шийдэлт бол шийдэлтийн техник юу бол техник буруу байна гэж өгдөж болно. За урд талаас бол харагдаж байна. За бөмбөг болон алга хоёрын дунд бол нэг хуруу хамгийн багадаа нэг хуруу орох зайтай байна. Тэгээд зүүн гар бол тулах гараж багшин дөрөв хэлсэн. Дохоо хит гадагшаага бол задарч болохгүй, дотгошоогоо хит хомигдсон байж болохгүй тийм ээ. Яг нэг юм өнцгтэй хоёр гар бол нэг тийм гурвуулж байгаа өнцөг үүсгэсэн байвал илүү тохиромжтой. За одоо шийдэлтийг ард талын байдлаас харуулж байна. За гарны кист тийм ээ одоо гарны хуруунууд юу яах ёстой байгаа. Яг цагган дээрээсээ зааж явах юм бол бөмбөг орох магадлал илүү өндөр байдаг. Тэгээд дохоо мэдээч хэрэг шулуун зүүн гар бол туслагчаар тэгээд энийг сайн санаараа өгдөө. Гарны кейс дээрээс хуруунууд маань доош чиглэлтэй яг цагган дээрээ зааж явах юм бол бөмбөг орох магадлал илүү өндөр байдаг. За хойноос харагдаж байна тийм ээ нэг шугам тогтолцсон байвал энэ хүү шийдэлтийн үндсэн техник маань бол зөв техник гэж өгдөх нэ. За ингээ хүүхдүүдэд та бүхэн тийм ээ зааланд болон гадаа талбайд шийдэлтийн техникийг турч үзээрэй гэж багш нь зөвлөх байна. Ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.